Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батцаяа болон Мөнгөцөл миний бие шин дугаар хүрэхээр бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч хүрээтэй боддаатгал ногоон ирээдүг хөгжүүлэх хүрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бүгд хүргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хоёлаа Атлас нэвтрүүлгээрээ ямар улсын талаар ярих вэ? За өнөөдөр бид нэр дэлхийн хамгийн том арал гэхдээ гарлын статус нь болсон те. ТV статус руу оруулсан. За тэгээд хамгийн жижиг ТV-ийн хамгийн том улс Австрали улсын талаар ярина. Бас түүхэн тодорхой хугацаанд дэлхийн хамгийн том шорон байсан. Яг үнэ хамгийн том бүр манай газарнаас 5 дахин том те. 5 дахин том асар том газар нутагтай. За энийг одоо жишээлж ярихад манайхаас 5 дахин томоос гадна Австралийн одоо ингээд нэг эргээс нөгөө тал руу очиход Лондонгоос Москва орох цаана. Асар том тий. Асар том сонсогдож байгаа тий. Тэгэхээр нэвтрүүлгийн уламжлалсаар би Австралийн талаарх зарим баримтуудыг хуваалцъя. За мэдээж Австрали улсын албан ёсны нэр нь бол Commonwealth of Australia буюу Австралийн холбооны улс. Нийслэл хот нь Камбера, хамгийн том хот нь Сидней. Албан ёсны хэл нь бол англи хэл. За тэгээд өөрсдийнх нь валют бол Австрали доллар. Төрийн хэлбэр нь парламентын ардчилсан үндсэн хуулийн хаан засагтай. Австралийн төрийн тэргүүн хаан хэмбэ гэхээр Их Британий хаан Чарльз 3 юм байна. За тэгээд ерөнхий сайд нь Антони Албанезе гэж хэрхэн байдгийн байна. За газар нутгийн хувьд бол түрүүн заяаман дурдлаа 7.7 бараг 7.7 сая км квадрат газар нутагтай. За тэгээд хамгийн жижиг төв, хамгийн том арал. Зөв. Тэгэхдээ арлын статусыг ерөөхдөө бас болиулаад одоо тэв болгосон тийм. Яг бол нөө тэвд одоо шил арал гэхэлэр ч айгуу тийм юу болчихж байна л да. Одоо ингээд Америк төвч тэр чигээр арал штэ ер нь бол тийм. Ер нь бол тийм зарчим бүгд арал. Тэгвэл Австралиг ерөөхдөө энэ тэв байх бүх юм байгаа юм байна. Тийм учраас тэв гэж болгоё гэдэг арлыг болоод хамгийн том арал Гренланд болж байгаа тийм. За тэгээ Австрали маань нэрээ ямар ч улстай их газраар хилдэггүй. Зөвхөн далаагаар. Далаагаар бүхэл бүтэн ертөнцтэй хил залгадаг. Ийм сонирхолтой улс. За хүн амын хувьд бол 26 сая хүн амтай. За тэгээд боловсрол эдийн засгийн төвөн Сидней, Мельбурн, Брисбейн, Перт, Эделейд хотууд байдгийн байна. Тэгээд уугуул иргэд байгаа. Австрали чивийн уугуул иргэд нь бол аборигенчууд болон Торрес хоолойн арлын оршин суугчид гэж үздэг юм байна. За тэгээд хүн амынх нь мэдээж дийлэнхийг нь бол Европын цагаач мөн Аз, Африкаас ирсэн олон үндэстний соёлтой нэг юм байна Австрали маань. За тэг хүн ам нь зарим юугаар их сурвалжаа бас бараг 27.5 сая гэдэг тооч хэлж илээ. За тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь нийт хүн амынх нь 90% далайн эргээс 100 км дотор амьдардаг. За тэгэхээр нөгөө өргөн удам газар нутагтай хэрнээ зөвхөн эргээд хориод амьдраад байдаг. Тэгэхээр маш хуурай гэсэн үг тийм. Хүн одоо юу ч юм да газар тариалан эрхэлж амьдрах ч юм уу ийм боломж байна. Дээрээс нь Австрали ерөөхдөө тэр зүүн эргэл ерөөхдөө юу дээ шүү дээ. Одоо Австралийн тэр том нуруунууд байгаа шүү дээ. Одоо Австралийн альп гэдэг өмнөс хэрэг хойшоо ингэж явдаг нуруунууд. Энэ хэсгэл ерөөхдөө хүн суурших тохиромжтой. Тийм учраас британчууд ирээд хамгийн ихэнд Сиднейд сууршихтаа бүр тойрж ирээд тэр том ТV чинь тойрох хэцүү шүү дээ. Ягаад тэр Пертийн тэнд Дарвины тэнд одоо хүмүүс одоо settlement буюу тэнд сурч чадаагүй. Тэгэхээр яд бол тэнд суурших юмч боломж аяgus байхгүй байгаа тоххой. Одоо Перт гэдэг хот байгаа шүү дээ. Одоо Австралийн баруун эргийн хот, уурхайн хот. Дэлхийн хамгийн анслагдмал хот гэж явдаг. Яг бол Перттэй ойрхон өөр том хот байхгүй. Одоо өөр тийм одоо хүн амьдарч байгаа тийм том суурин байхгүй. Тийм учраас хамгийн анслагдмал газрыг бол Перт гэж ярьдаг. Одоо Сидней рүү Австрали руу Пертээс Сидней рүү ч юм уу Мельбурн, Аделейд рүү машинаар явах юм бол амар болохгүй. Москвоос Лондон орох занил юм ирж ш. Тэгэхээр дандаа онгоцоор нисдэг. Гол юм тэрлээ. Одоо сүүлд бол Пертт бол монголчууд ихээр амьдран суудаг болсон бэлээ нэг уурхаагаас болоо те. Уурхаад ажилтдаг амьдэрдэг. За тэгэхээр нийт хүн амынхын өөрөө дийлэн хувь нь одоо суурин газар хотуудад амьдардаг бөгөөд нөгөө тэр дотоод цөлөө outback гэж нэрлэдэг юм байна. За зарим газарт бол 1 км квадрат тутам дунджаар нэгээс бага юм байдаг гэж. Тэгэхээр өсө өргөн удам тэгээд эзгүй хаасан байх нь шүү дээ. Тэгээд тийм учраас яг Австралийн хүмүүс айгүй бага одоо оршин суудаг тэр төвийн хэсэг бол хойд хэсэг нь динго нохонууд маш ихээр байдаг. Зэрлэг нохонууд те. За тэгээд Австрали нь олон үндэстэн олон соёлтой нийгэм бөгөөд нийт хүн амынх нь 29% нь гадаад төрсэн байдаг юм байна. За тэгээд Их Британи болон Ирландд төрсэн иргэд 30%-ийг нь Азийн орнууд болох бүгд найрамдах Хятад улс, Индийг улс, Вьетнам, Филиппин гэх мэт
одоо улсуудад төрсэн иргэд бол 20%-ийг нь за Европын бусад орнуудын иргэд 10%-ийг нь за тэгээд уугуул иргэд нь буюу нийт хүн амынх нь 3.8% орчим нь уугуул иргэд нь нэг аборигенал буюу Torres Strait-ийн хүмүүс юм байна. За тэгээд Австралийн түүхийн талаар ярихын тулд уугуул иргэдийн талаар ярих хэрэгтэй. Австралид хэн анх байсан бэ гэд. За хоёул ярьсан Шинэ Зеландын Нью-Зеланд те хүн хамгийн сүүлд очиж сурсан арал. Мянган жил болоогүй байна те. Тийм 13 дугаар зуун Чингис хаан бужигнуулж яхад л Шинэ Зеланд хүмүүс очиж сурч байсан тий. Тийм. Гэтэл түүний зэрэгэлдээ Австралид 60 мянган жилийн өмнө хүн очсон гэж үздэг юм байна. За Австралид анх очсон хүмүүсийг бол аборигенчууд буюу тий аборигенчууд гэж нэрлэдэг. За тэд нар ямар учиртай хүмүүс вэ гэхээр ер нь бол баг археологийн олдор болон генетикийн судалгаанаас 60-аас 65 мянган жил гэж үздэг юм байна. За тэгээд Африкийн хойд хэсгээс Аз твээс дамжаад зарим их сурвалжуудад бол яг хүн нөгөө Африкаас ингээд нүүдэлсэн шүү дээ. Үгүй тэр үед чинь Азад очиод тодорхой хэмжээнд суурьшсан байсан. Тэгээд бүр наривчлуул энтхигийн хойгоос хүмүүс очсон ч гэсэн тийм одоо саналуд байдгийн байна судлаачд тунд. Хүмүүс орчин суурьсан гэдэг юм байна. Тэгээд 10 мянган жилийн өмнө те нөгөө дэлхийн усны түвшин нэмэгдэхэд их газраас ингээд тусгаарлагдсан усаар тусгаарлагдаад тэгээд сүүлийн 10 мянган жил бусад соёл иргэншилттэй холилдоогүй ямар нэгэн харилцаанд ороогүй онцлог шинжээрээ хадгалсан бас одоо хүмүүс тооцогддог юм байна. За хүнээс гадна амтан ургамал яг тий. Харин. За тэгээ аборигенчууд нь ер нь бол те соёл одоо дэлхийн хамгийн эртний тасралтгүй оршин тогтносон соёлын нэгтээс тооцогддог юм байна. Тэд байгаль газар шороо амтан сүнсний ертөнцтэй холбоотой Dreamtime гэдэг нэртэй өөрийн домог одоо орчлон ертөнцийн үүсэл гарлын тухай итгэл үнэмшилтийн шашинтай. За тэгээд ингээ бодохоор яг нэг овг аймаг очичоог байгаа. Зарим их сурвалжуудаар бол 500 гаруй овг аймаг гэж байгаа. За ер нь бол нэлээд олон давтамжтай их сурвалжуудад 200-аас 250 овг аймагуд Австрали төв дээр амьдарч байсан. Тэр хүмүүс ер нь бол сүүлийн 10,000 жилийн турш далайн усны түвшин нэмэгдснээс хойш 10,000 жилийн турш тэр 500 ч юм уу те 250 овг аймагуд хоорондоо ер нь бол маш их дайн тулаантай байсан гэж байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээ өөрсдөө маш олон хэлээр ярьдаг. Маш олон 100 гаруй хэл одоо бас байдаг гэж үздэг юм байна. За тэгээ мэдээж колоничлог хэлсэн. За 17 дугаар зууны ихээр бол Dutch East India буюу голландчууд анх Австралид хөл тавьсан. За тэгээд William Yancey гэдэг одоо иргэн Австралийн эрэгт хүрсэн анхны Европ хүн гэж үздэг бол 1770 онд Английн аялагч Капитан Джеймс Кук Австралийн зөв эргийг судлаад Их Британий эзэнт гүрэн болнуудад зарласан. Тэ? Энэ бол Их Британий хатан хааны газар нутаг юм хааны ч юм уу тэ тэр үед. За тэгээ 1800. За энэ их сонирхолтой юм байгаа маа. Яг энэ үед Америк төв маань хойд Америк одоо бидний мэдих Америк нэгдсэн улс те Британий колони байсан. За тэгтэл энэ үед нөгөө яг Британд их газартаа бол нөгөө эдийн засгийн хямрал, ажилгүйдэл ядуурлаас болоод маш их хэмжээний одоо жижиг гэмт хэрэг, жижиг том хэмжээний гэмт хэрэгүүд гардаг байсан учраас шоронгууд нь ялтангаа дийлхэ байсан. Гэтэл Британд колони улсууд руугаа тэр ялтнуудаа явуулдаг байж. Түүний ялнаас хамаарат Гэхдээ колон улсад нь очихоор ял нь байхгүй болчихно гэсэн үг биш. Харин тухайн улсынхаа бүтээн байгуулалтад оролцдог. Одоо байрлах, зам, төмөр зам барих энэ бүх ажлуудад оролцдог. Тэгээ ял нь дуусахаар тухайн одоо шинэ газраа үлдэх эсвэл нэг нутагтаа буцах шийдвэр гаргадаг байсан. Гэхдээ Британий колоничлын түүхэнд бол дийлэнх энэ тэнж нутаг заагдаж очсон цөлөгдөж очсон ялтнууд нь ер нь бол эргэж ирсэн тохиолдол харьцангуй бага байхгүй. Тэгээ учир нь Британд эргэж ирэх нь маш үнэтэй байсан учраас шинэ газраа л үлдэхээр шийддэг байсан. Тэгээ шинэ газар хүмүүс жоохон амьдрал угаасаа дасчихж штэ тий. Дээрээс энэ дээр би нэг юм бас тодруулж хийж бодож байна. Яг л Британи яагаад ингэж ялтангуудаа дийлэхгүйсэн бэ? Яагаад ийм их ялтангуудтай байсан гэдэг одоо хүмүүс бодож магадгүй тий. Яг бол Британи ч хамгийн анхны парламентын цэцлэг гарч ирсэн. Хүний эрхийг одоо нэг хамгаалж ихсэн учраас хүмүүсийг одоо юу гэж юм хаан цацгалт бас шууд ингээл цаазаар авчдгөө. Бас тодорхой хэмжээнд гэмт хэргийнхаа юмнаас нь шалтгаалаад шоронд ордог. Тэнгүүл тэр чи яхаа тэр үед угаасаа ингэ дэлхийн нийтээрээ бас одоо бидний байсан шиг нэг соёлтой байгаагүй шүү дээ. Үнэхээр амар хүн амны эрх хийчихээгүүл л тэр хүмүүс хулгай яг ч юм уу ямар нэгэн асуудал гарах юм бол тэр хүмүүс шоронд орох хэвээр. Тэнгүүл шоронгууд нэг тийм жижиг ялтангуудад дийлэхгүй байгаа учраас тэднийг ерөөхдөө тийшээ явуулъя гэдэг байдлаар явуулсан. Энийг бас аягуулсаа тодтож хэлсэн зөвхөрх тий. Тий ер нь бол нэг хүнд гэмт хэрэгтнүүдийг бол цаазаар авдаг. Одоо чинь
хулгай, жижиг заллин ч юм уу те жижиг танхаарл ер нь дийлэнх нь ийм гэмт хэрэгтэй байсан хүмүүс гэж байгаа. Тэгээд нөгөө яа харахгүй шудраг нийгэм тогтоох гээд байгаа учраас тэр хүмүүс гэмт хэрэг үлдсэн бол үндсэн хуулиндаа гэмт хэрэггээ заасан бол гэмт хэрэг үлдсэн бол ял идлэх үүрэгтэй. А гэтэл шоронгууд нь ачаалаад дэлгэхгүй байсан учраас Америк руу явуулдаг байж л те. Гэтэл нөгөө Америкийн хувьсгал тайм бол Revolutionary War гэж 1776 онд тусгаар тогтож байгаа шүү дээ. 8 жил үргэлжилсэн дайнд Британи одоо Америкийн колони алдчихж байгаа юм. Алдахаар яасан Америкч өөрөө тэндээ тусгаар ус болоод ирэхээр нөгөө ялтнуудаа явуулах газаргүй болчихсон. За тэр үед Австралиг хараад одоо нөгөө ялтнууд явуулах шинэ газартай орон зайчин энэ юм байна гэж үзсэн учраас Австралид илүү анхаарал хандуулаа. За тэгээд 1788 оны 1 сарын 26-нд Британий анхны цагаачдын хөлөг онгоц буюу First Fleet Сидней буланд ирсэн гинэ. За тэгээд New South Wales колонийг байгуулсан. Энэ өдрийг Австралийн үндэсний өдөр гэж тэмдэглэдэг юм байна. За тэгээд нөгөө ялтангууд нь ер нь бол ингээд бараг 80 жилийн турш байсан. 80 жилийн турш маш олон удаагийн давтамжтайгаар 160 мянга орчим ялтан Австралид ирсэн гэдэг. За тэгээд эдний 20% нь эмэгтэйчүүд байсан гэдэг, 80% нь эрэгтэйчүүд. За тэр хүмүүс юу хийж байсан бэ гэхээр хөдөө аж ахуй, газар тариалан, ноосны үйлдвэрлэлд ажиллаж гэлсэн. Ягаад гэвэл шинэ газар нутгаасаа бас эдийн засгийн үр ашиг олох хэрэгтэй учраас Британи тэр газрынхаа одоо баялагийг нь онцлог байдлыг нь ашиглаад өргөн удам газар нутагтай байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхлэх боломжтой байна. Хоньны аж ахуйг те эрчимтэй хөгжүүлсэн. За тэгээд нөгөө тэрнээс хойш бас нэг gold rush гэж болж байгаа. Алт шин твийнхаа нөгөө байгалийн эрдэс баялагийг олж эхэлсэн. За тэгээ үүнээс улбаатаагаар маш олон ялтнуудыг тэнд аваадсан. Тэр ялтнууд нь өөрийнхөө ялаа дуустал Британид засаг захиргааны бүтээн байгуулалтад ажиллаж агаад улмаар ялан дуусны дараа шинэ газар үлдэхээр шийдээ. Одоо газар эзэмшигч болж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Британи газар эмчнэдэг бол бүр дээр байсан олон хүмүүс эзэмшсэн газар олдохгүй маш хүнтэй байдаг бол Австрал жижигхэн газарт бол Австралд бол тэр боломжууд бол хангалттай их байсан. За тэгээ 1851 онд Викторийн мужид анх алт илэрснээр алтны халуурал гэдэг эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн Австралиг шинэ их орноо болгож, шинэ газар нутгаа болгож одоо шинэ боломжийг хайж Австрал төвд ирсэн байна. За тэгээ 1855 оноос хойш Австрал маань Австралийн одоо тэр үед бол колони гэж нэрлэдэг байсан. Австралийн колони маань өөрийн парламенттай болоод өөртөө засах хэрэгтэй болсон. За тэгээ 1901 онд холбооны ус байгуулагдсан бөгөөд 19 дугаар зууны сүүлээр 6 колони байсан юм байна. New South Wales, Victoria, Queensland, South Australia, Western Australia, Tasmania гэмээх 6 колони байсан бол 1901 оны 1 сарын 1-нд Австралийн холбооны ус буюу Commonwealth of Australia албан ёсоор байгуулагдаад нийслэл хотоо Камберагаар зарлаад за тэгээд тусгаартай бие даасан улс болсон. Гэхдээ мэдээж Commonwealth-ийн нэг хэсэг. Тийм учраас хаан нь Чарльз 3 дугаар хаан байгаад байгаа юм байна. За ийм сонирхолтой. За Австралийн колоничлол нь бас өөрөө их сонирхолтой байна л да. Эхлээд Галландууд ирсэн байна. 1606 онд Галландын аялагч Вильям Янсун гэж байгаа. За тэгэхээр Австрали гэдэг нэрийг бас ярих хэрэгтэй. Яагаад Австрали гэдэг байгаа юм гэхээр Australis буюу латин хэлний өмнөд гэсэн гаралтай юм байна. Тэр үед тэгээд Галландууд анх олохдоо Нова Холландия нэрлэлсэн. Тийм, Шинэ Голланд гэж нэрлэлсэн. Тийм, Шинэ Голланд гэж нэрлэлсэн байсан юм байна. А гэхдээ яг л нөгөө Dutch East India компани нь орж ирсэн. Эдийн засгийн ашиг сонирхлоор орж ирсэн. Худалдаа намын арилжаа их юу вэ? Нутгийн иргэдтэй те. Юу авч болох нь ховор нанд юу вэ гэдгийг хайж орж ирээд. Тэгсэн чи юу ч байгаагүй. Тий, арилжаа намын утгатай байсан. За тэрийг нь тэгээд яг тухайн үед нөгөө Капитан Джеймс Кук ирээд Америкийн колони алдаад шинэ газар нутаг шинэ жоноо иргэдтэй болсон учраас Британи өөрийн газар нутаг болон зарласан юм байна. Одоо айгүй хоёр хэлж байгаа шүү дээ. Австрал төв Америк байгуулагч учраас Австрал улс Британи 100% ингээ колони шилжиж байгаа маа, шорон болж байгаа маа гэдэг. Харин тий. За тэгээд нөгөө тэр түрүү ярьлаа шүү дээ тий нөгөө 1788 оны 1 сарын 26-нд нь анхны тий First Fleet буюу анхны одоо нэртэй 11 хөлөг онгоц Ботаны буланд Botany Bay гэдэг юм байлээ тий хурж ирсэн гэдэг. За тэгээд ингээд маш олон хугацааны турш ингээд маш олон мянган ялтан ирсэн. А гэтэл энэ өдрийг австралчууд Австралийн өдөр буюу Австралийн үндэсний баяр тооцсон юм байна. А гэтэл уугуул иргэд нь Invasion Day буюу тий эзлэн түрэмгийлэлтийн өдрөө гэж нэрлэдэг юм байна. Ягаад тэр өөртөө 10,000 жил бусад хүмүүсээс тий тустай ангид мэдээж нөгөө Полинези арлуудынхаа нөгөө уугуул иргэдтэй тэр чин гайхалтай усчод байсан учраас худалдаа наймаа хийдэг байсан баг. Гэхдээ нөгөө илүү одоо хөгжсөн зэрэг зэвсэгтэй
хүмүүстэй анх удаа харилцаанд орсон нь. Тэгээ улмаар мэдээж тэд нэр өөрсдийнхөө газар нутгийг алдсан. За тэгэл. За Австрали ярихаар бид нар ус ярих хэрэгтэй тийм. Австрали нь бол дэлхийн хамгийн гоё одоо бич гэж байгаа юм. Далайн наран шарлын газар юм. Одоо бичигийг монголоор далайн эрэг гэж орчуулахаар айгу юу болчиход байна л да. Өөрөөсгөл болчиход байна л да тийм. Тийм гоё илсэн эрэг. Илсэн эрэг юм уу да тийм илсэн эрэгээр алдартай. Одоо хамгийн гоё илсэн эрэгтэй. Хамгийн сонирхолтой. Австралид ингээд өдөрт нэг илсэн эрэг дээр очиж штэ тийм. Бич дээр очиж штэ тийм. Тэгэх юм бол 27 жилийн турш тэр юунууд дээр очих хэвээр. Өдөр болгоныг бич дээр шинэлэр тийм гоё бичтэй. Тэгэхээр эндээс юу орж ийн гэхээр Австралийн одоо их газар нь цөлөөр хүчигдсэн байгаа шүү дээ. Далайн адилхан цөл гэдэг эндээс харж болж байгаа. Зүүн үргийг стоцвол тий. За тэнгууд л Австрали нь өөрөө загсны хамгийн том бас импортлогч улсууд нэг буюу гаднаас загас авдаг. Айгу сонирхолтой. Одоо юу чинь Перу ч юм уу ингээл айгу олон улсууд байгаа шүү дээ. Ингээд яг нэг хүүтэн урсгал ингээд дайрж өнгөрдөд далайн гоо ингээд загснууд дайрж уртдаг шүү. Тэд нар ингээд загсаар баялаг, загас намттай. Тэгвэл Австралийн иргэн тойронд бол загас одоо юу багтаа. Яг Австралиас нь жоохон яваад нэг юунууд байгаа шүү дээ. Шүрэн арлууд байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн том шүрэн арлууд байдаг гэдээ боловч яг Австралийн иргэн тойронд бол загас иргэн одоо багтаа. Зүүн иргэн л хамгийн гайгүй. Ийм учир жонцонтай. Тэгсэн мэтлээ shark attack нөгөө акулны дайралт хамгийн их болдог үстэй Австрали. Тий, одоо ерөнхийдөө зүүн ирэг болон өмнөд хэсгээр айгүй болдог тий. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн ивент итгэжээ дурдчихъя. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент итгэн ажиллаж байна. Ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм. MMS нь цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог юм мэргэжлийн хамт олон юм байна. Тэгэхээр та бүхэн MMS компанитай холбогдоод байгаль дээлтэй сэргээгт эрчим хүчээр өөрийн бизнес ахуйнтай одоо эрчим хүчний хэрэгцээгээ хангах мөн байгаль дээлтэйгээр үйл ажиллагаа явуулах мөн дэлхийн дэвшилтэт технологиг хэрэглээд энэ бүгдийнтэй үр ашиг хүртэж болохыг хүсвэл MMS компанитай холбогдоорой. MMS компани эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS гэж байна. За баярлалаа ивент итгэжтэй. Сайн итгэжтэй баярлалаа. За тэгэд Австрали яриханд бол хэдүүлээ хамгийн дөрөнд намтныг ярих хэрэгтэй тий. Австралийн одоо хүмүүс нь ингээд олон жил одоо дэлхийн ертөнцөөс одоо өөр хүмүүстэй ингээд нэг холбоодохтой бол багтаа тий. Одоо ингээд сүүл Европод иржлэн хүн амзууд нь өөрчлөлт оруулсан бол амтны үед бол Австрали бол бас айгүй олон жил тусгаарлагдсан учраас энэ твд шал өөр төрлийн амьтад бол гарч ирсэн байдаг. За яагаад уутад амьтад Австрали дандаа байгаад идэм бэ гэдэг асуулт байгаа шүү дээ. Яагаад гэдэг асуулт байгаа шүү дээ. За уутад амьтад бол дэлхийн түвшинд бол байсан. Гэхдээ тэрний орон зайг нь ерөөхдөө өндгөлдөг амьтад ч юм уу бус амьтад ингээд эзлээд ерөөхдөө удаан хугацаанд орчнох боломж бол байгаагүй. За Австралид ингээд уутад амьдрах айгүй гой боломжууд нь ингээд хөгжиж ч юм уу хувьсах ч юм уу боломжууд гарсан шалтгаан Австралийн байгаль цагууртай холбоотой. Яагаад гэх юм бол уутад биш амьтадтэй үр төлөөngүүд удаан тэрх хэрэгтэй байдаг. Удаан тэрхийн тул дээр ихээс маш их тийм одоо хүчин чармаалт, хоол унд болох ч юм уу тийм байдаг бол Австралид энэ айгүй эрсдэлтэй байсан. Одоо амьтад ингээ хувьсч штэ тэ. Тэгээд нөө зулцгаа удаан хугацаанд тэрхийн оронд маш одоо багт нь гаргаад уудан дотроо игээд тэндээ тижээгээд авч явахд нэгтэн амар. Яг л хүүхдээ байн аваа авчихсан үг байхгүй. Тэгвэл хүүхдээ тэр газар орхичод буцаад ирэхэд хүүхэд нь өгчих ч юм уу өөрөө эрсдлүүд маш өндөр байсан. Тэгээд уудад амьтад одоо энд ингээ товсон өөрчлөгдөх боломжууд гарч ирсэн байдаг. Одоо шийдвэл кенгуру айгүй том амьтад гэж бид нар хардаг. Хүнээс өндөртэй. Гэтэл кенгуруны зулцгэрд ганцхан сантиметр төрдөг шалтгаан тэр. Ганцхан сантиметр төрөөд тийм жижигхэн. Тийм жижигхэн төрдөг тийм. Жижигхэн төрөөд тэр жижигхэн төрсөн одоо кенгуруны зулцаг их нь ингээд төрхөөс өмнө юу ячт юм. Яг нэг уут руугаа орох ингээд долоогоод цам гаргачихд юм л. Яг тэрүүгээр ингээд явсаар хагаад уут руугаа ороод тэндээ ингээд хөхөө одоо юу нэг байгаа шүү дээ. Хөхөө тэгээд томордог. Тэгээд томолтой амтэр. Тэгээд кенгуру болохоор гурван зулцаг ингээд одоо нэг нь болохоор хажууд нь явж байна. Нэг нь гидсэнд нэг нь одоо юунд нь уудан дотор нь явж идэх ч юм уу те. Ийм онцлогтой холбоотой. Тэгээд Австралийн ерөөхдөө уудад амьтад өсөн дэвжих боломжууд нь ерөөхдөө юунаас нь Австралийн хуурай аваар амьсгал. За хязгаарлаг нь бол хоол тижээлээс нь болж тэгэхээр уудад амьтад өсөж үржих одоо амьдрах айгүй том боломжууд нь баг гарсан. Ингээд эхийн биеийн ачааллыг айгүй багасгаж байгаа гэсэн үг. Тэгэх юм бол эхийн биеийн ачаал их л байх юм бол хүн биш дээ. Хоёлаа аав ээж өргөж байхгүй юм ч те. Овгоор амьдарч чадахгүй эхийн амьтад те. Тийм учраас энэ бол айгүй том нөхцөл байгуулсан. Тэгээд хуурай орчинд төрөх эрсдэл багтаа давуу талтай болсон. Одоо шийдвэл том болоод зулцгаа харах юм бол тэр зулцгаа одоо тэр хуурай нөхцөлд одоо амьдрахад их боломж багтаа болж байгаа бол уудан дотроо очих юм бол тэр ингээд их байн аваа яваад байгаа. Ийм боломжууд гарчсан байдаг.
За тэгээд Австралид олон сая жилийн турш төрөлжиж зүйл нь олширсан. За нийт 200 гаруй төрлийн гуудад амьд байдаг. Ерөөсөө л хэмээр бол юм шүү дээ. Бидний мэддэг одоо ингээд кенгуру ч юм уу, вомбат ч юм уу, кола ч юм уу байдаг боловч өөр маш олон төрлийн уудад амьд байдаг. Хамгийн сонирхол нь уудад ирвэс хүртэл байсан тийм. Устж үгүй болсон. Тийм үү. Тий. Уудад ирвэс хүртэл байсан. Тэгээд хамгийн сүүлийнхэн ирвэсний зураг нь мэдэн ш ингээд өгсөн. Нөгөө юунд амьтны үрэлэнд удаан хугацаанд хадгалж чадаагүй. Тэгээд бүх төрлийн амьтад бол тэнд дэдэг байсан. За Австралийн динго нохоо гэдэг байгаа шүү дээ. За динго нохоо ямар гаралтай вэ гэхээр динго нохоо ерөөхдөө энэ яг нэг Торсын хоолой гэж түрүү ярьжсэн тийм шинэ гивнэ гэж арлаа байгаа шүү дээ. Шинэ гивнэ арлал энэ Индонезийн орчмын ерөөхдөө нохооны уугуул гэж үздэг. За тэндээс ингээд хүмүүс Австрал руу ингээд заваар ирж очиж ингэж худалдаа наймаач юм янз янз имиж хадгал орж ирсэн нохоо гэж үздэг. Тэгээд анх бол тижээмэл нохоо гэж Австралид ирээд зэрлэг одоо нохоо болох. Яг бол тэнд ингээд оршин тогтсон боломжууд нь гарчсан. Хүмүүс нохоогоо алдах ч юм уу, тавих ч юм уу те. Тэрнээс л нохоо тэнд ингээд чоны үргийг үүсгэж ирээд одоо яг араатан болж ирсэн. Тэгээд яг чон нохооны яг дундах гэж явдаг. Динго нохоо л. Тэгээд Австралийн одоо хамгийн одоо аюултай зэрлэг амтан те. Одоо хонь олон бусад амтар байдаг. За хоньны хувьд бол Австралид ингээд хонь ингээд өсөж үржих боломжууд айгүй тийм тохирсон юм байна л да. Хонь гээд хүүтэн газар ингээд Монголд байдаг шүү дээ. Хүүтэн газар гэхээс илүү хонь тийм халуун сэрүүн одоо халуун хуурийн орчинд илүү зогцдог амтдаг нэ. Тийм учраас одоо Австрал яагаад их хоньтой гэдэг шалтгаан тэр. За тэнгууд Испани Мерино гэдэг үйлдвэрийн хоньыг ингээд Австралд анх авчир тавиад тэр нь маш хойд тасан зогцоод Австралийн ингээд хоньны одоо ингээд үйлдвэр аягүй сайн хөгждөг. За хүн амтны харьцуулах юм бол Австрал бол 1 хүнд 3.3 хонь ногддог. За тэгээд хоньны ноос, хоньны одоо мах ч юм уу тоньтой холбоотой бүх экспортоор харахад Австрал дэлхийд хамгийн том. За бидний хамгийн сайн мэддэг одоо гутал байгаа шүү дээ. АГ гэж ярьдаг те. UGG гэж ярьдаг те. Тий, тэр гутлаа шийдэл Австрали халуун орны мөртлөө тийм яг хоньныхан ярьсаар хөдөө орныхон зориулж одоо гутлыг явуулдаг те. Энэгээр алдартай Австрал дээр. За Австрал дээр бас нэг хөндөхстой нэг амьтан бол туулаа байгаамаа. Туулаа. За туулаа бол одоо юу гэдэг чинь бүх цаг үеийн Австралид суурьшилсан туулаа бүх цаг үеийн экологийн хамгийн том сүрлүүдийн нэг гэж авдаг. Сүрлүүдийн нэг. Нэрээ маш олон байсан, амьтан байсан. Гахай, туулаа гэд бидний айгүй мэддэг түгээмэл дээр амьтад Австрал дандаа суурьшилсан хүн авч хүмүүстэй авч суурьшилсан. Авч цаантай байгаа тийм. За туулаа яасан мэт анх 1788 онд яг хүмүүс очиод ингээд туулааг ингээд авч очсон мэт. Туулааг авч очихдоо яг тэр бол мэдээж хоолны зорилгоор тийм. Үржүүлгийн зорилгоор хоол. Туулаа намхтай хоол одоо ч иддэг усуд байгаа шүү дээ тийм. За тэнгууд л туулааг ингээд хүмүүс ингээд дандаа юунд яадаг гэсэн юм л да. Фермжүүлдэг ч юм уу, торонд амьдруулдаг ч юм ямар нэгэн байдлаар ингээд байгальд ерөөс алдаж байгаагүй маань. За тэгээд байжсэн чинь 1859 онд Томас Остн гэдэг нөхөр ингээд ан ман хийх сонирхолтой байгаа. Дээрэс нь ингээд туулайг 24 ширхэг Европын рабит гэж байгаа. Яг Европ туулайг ингээд Австралид ингээд тавиад. За эдрийг бол ингээд үржээд алга будаа болчихсон ерөөсө тооцоолоогүй. За гайгүй байх гээд 24 туулаа тавьсан гэж байгаа. Нөгөөд нь 20 жилийн дараа хэдэн сая болцсон. Туулаа тэгээд төрчөөд жилд хэд дахин төрдөг. Одоо маш хурдан хээлээ авдаг. Тэгээд одоо тийм амьдрах чадвар маш өндөртэй юм байна л да туулааны одоо бүжин гэж ярьдаг те. Төрөөл ахаал ингээл жоохон байж байгаа л өөрөө ингээ бүжин үрчээ явчихдаг те. Тэгээд хэдэн сая болсон. Тэгээд нөө сүүлд туулаагаа дэлгэх байлаад Австралч. Туулаанууд нь газар тариалан мариалан бүх юмнууд нь будаа болгоод тэгээд янз бүрээр үтсэн. Яг л тэр чин асар ихээр үрждэг, хурдан үрждэг. Агнаж үдсэж байгаа, нохоо тавьж байгаа ерөөсө хорт хиймийг ерөөсө хийж үзээгүй юм байхгүй. Тийм үү. Тэгээ 1900-аад оны дундаас нэг тэр нэг туулаанд зориулсан нэг тийм хорт нэг юу байгаа шүү дээ нэг тийм юм хийгээ. Тэгээ тэрнээс болоод туулаанууд нь жоохон багасаад эхэлсэн. Гэхдээ тэнд нь зөгцөө туулаанд нь ахаад үржиж эхэлсэн байна. Мутацлагдаад үржиж эхэлсэн. Тэгэхээр энэ туулаа бол ерөөд Австралид одоо энэ нэг нөхөр алдаач штэ албаар тавиад гэтээ ингэн гэж боддоогүй тэгээд одоо хамгийн том асуудал нь туулаа болж байгаа. Асар хурдан үрждэг. Тэгээд дээрэс нь туулаа гагдаг нэг байгалийн юу их багтаа Австралчаа. Тэг байгалийн араатан багтаа. Араатан багтаа. Байгалийн араатан багтаа учраас туулааг одоо тэр шууд ихтэй ч гэсэн дээр шууд нь яг н одоо бидний мэддэг одоо энэ юунд байдаг Евраз ч юм уу Америкт байдаг шуудаас хамаагүй бага тоотой. Тэгээд тэд нар болохоор анханасаа туулаа ахна сураагүй шууд тахгүй. Ерөөсө сүүлийн 200 3 жил туулаа гарцсан. Тэгээд туулаа ерөөсө тэр барьдаг дингонууд нь бас өөр газруудад амьдардаг. Байсан ч гэсэн тэднийг юу одоо дуусгахааргүй тий. Тэгээд энэ байгалийн юу багтаад. За тэнгуэл энэ дээр чинь шавж гарч иж байгаа маа тий. Австралийн шавж нар том. Тэгээд яагаад юм бэ гэхээр шавж ер нь ингэдэг төрлийн амтан бол тарж байгаа.
халуун газар. Тэгээ дээрэс нь тодорхой хэмжээнд хуурай ийм газар гэдэг айгуу сан зогцож амьдардаг юм тийм шавж. Тэгээд тийм газар илүү томорд юм байна. Тэгээд Австралич одоо дэлхийн хамгийн зэнгэг агаартай газар ч гэдэг. Агаар их байх тусмаа одоо амьд томордог. Одоо хүүхдүүдийг бид ингээл агаар таарга нэдэг гэдэг тийм. Агаар ч одоо хүнийг хөгшрүүлдэг гэж байгаа шүү дээ. Урд нь амруулж байгаа тийм. Амьдад айгуу урд нь томорд юм байна. Тасманы арал гэж байгаа шүү дээ. Австрали урд нь тийм. Дэлхийн хамгийн цэвэр агартайгаар алдартай. Тийм арал. За тэнгуэл энэ нөхцөлд дээрэс нь байгалийн дайсан бас багтай. Шавжнууд чи иддэг шувуунууд нь баг шуу байгаа. Гэтэ хамаагүй баг тийм. Илүү эндемик төрлийн шуунууд байдаг тийм. Тэгээд тэр юунууд нь айгу том байт юм. Аалзнууд нь тэр том царцаанууд нь тийм. Ийм том царцаанууд байдаг шүү дээ. Аймар тийм. Шавжтай шүү дээ. Тий. Тэгээд дэлхийн түүхэн дээр ч юм байдаг. 300 сая жилийн өмнө дэлхийд агаар мандалд одоо энэ хүчил төрөгч 35% их байсан. Одоо л 21% гэж авдаг. Тэнгүүд 300 жилийн өмнө амьтад ингээд асар том орсон байдаг. Шавж нар мавчир асар том. Одоо зүгээр нэг жирийн нэг амьтан том машин шиг байдаг ч юм уу тий. Яг бол энэ хүчил төрөгч их байх цум амьтдын эзлэхэн томордог. Тэгээ 300 сая жилийн өмнө бол дэлхий дээр одоо бидний кинонд хараад айгу том амьтад гардаг. Тэр бол зарим нь бол бодит байгаа байхгүй. Үнэхээр байсан. Дэлхийд нөгөө том юу болж байгаа шүү дээ. Том галуу юу лээд ч юм уу одоо динозаврууд мөксийн дараа мараа ч юм уу те том амьтад хамгийн дөрөнд өгөх шүү дээ. Яг бол газар дор амьдардаг илүү удаан хугацаанд амьдардаг те. Тэнгүүд л зарим тохиолдолд нохооны дайтай бол дэлхийн хаан байх боломжууд бас байсан байгаа байхгүй те. Амьтад. Тэгэхээр Австралид бол одоо туулай, хонь гэдэг ч юм уу те. Эдгээр амьтад шавжнууд ийм шалтгаанаар ингэж удаан хугацаанд одоо уудад амьтад ч юм уу те. Ийм шалтгаанаар удаан хугацаанд ингэж байдаг байсан. За тэгээд Австралийн хувьд бол энэ эндемик төрлийн амьтад буюу энүүгэр бол алдартай. За нийт 80% нь бол эндемик төрлийн амьтад буюу зөвхөн Австралид байдаг амьтад байдаг. Тийм учраас амьтны тийм одоо юу лэр Австрали үнэхээр гайхалтай. Тэг олон янз байдлаараа бол их баян. За тэгэнгүүтээ Австралиас маш олон төрлийн сонь амьтад гарч учраас анх ингээд Европод ингээд би урд нь нэвтрүүлгүүдээс ярьжсэн л да ингээд анх Аз тавиг нэгээл Африкаас ингээд янз янзын амьтад авчирал тэр чинь цуглуулдаг хүмүүс байгаа шүү дээ. Сонь содон амьтныг харуулдаг те. Тэгээд зөндөө амьтад авчирангууд ингээд янз янзын ингээд амьтдуудыг нийлүүлээд ойж мойчол Европ руу явуулвал Европод наах ингээд жижиг амьд нэрэл өрмөц амьтан байна гэж үзээ. Тэнгүүл тэр нь ойдлын нарчтай ой нэгэ толцсон байна гэл те. Тэнгүүл энэ Азууд чинь ингээд янз бүрийн ингээд амьтдыг хооронд нь хольж оёол ийм содон амьт манад байдаг гэж явуулдаг те. Тэгс чинь дээр Австралиар хамгийн гоё жишээ нь юу байдаг? Нугсан уншууд гэдэг амьтан те. Нугсан уншуудыг ингээд анх Европ руу явуулж Европод нарчаад энэ бас Азаас ирсэн бас нэг нь л нөгөө жок гэж ярьдаг те. Нөгөө ойдсан амьтдын нэг байна гэл нөгөө чинь шоолж молол. Нилээн болсон юм байна л да. Англид анх ингээд одоо платибус гэж ярьдаг те англиар те нугсан уншууд гэж монголоор л айгүй гоё орчуулж нэрлсэн те англи руу явуулаад. За тэгэл нөгөө чинь Австралиас ирсэн нөө Азаас ирсэн нөгөө нэг амьтын юу байна. Хархан дээр юу нугсны ушиг ойж мойц энэ арай л хэтрүүлж гэл үдсэн баг. Тэгэл нөгөө чинь нэг үдсэн чинь нилээ жинхэнэ юм шиг болох нэг сайн ойсон байна тэрхэл те. Эдэр нилээ мэрэгсэн байна тэрхэл үдсэн баг. Тэгээд ингээд судлаад үзчих нөөдний жинхэнэ амьтан ямар ч үгүй тийм ойдл бол ямар нэг юм байхгүй жинхэнэ натурал бол дараа тэгээ гайхаад тэгээ нугсан уншууд гэдэг амьтныг бол анх тэгж тэрсэн тэрний дараагаас тэгэл янз бүрийн гой амьтад ингээд Австралиас гарч одоо экидна те одоо экидна ч монголоор экидна л гэж явна л да одоо юу гэдэг амьтан те шоргоолж иддэг амьтан те за тэгээд энэ нугсан уншуудын хувьд бол бидний мэддэг шиг тийм номхон дүлгийн амьтан бол биш эрэгтэй нугсан уншуудын одоо тийм хорн жижигхэн нохоо хүртэл алгах чадвартай. Ийм хор ялгаруулт тэр алдартай. Ийм амьтан байгаамаа. За тэгээд Австралийн маш олон амьтдыг ярьж болно. Гэхдээ товчлоод ярихад энэ хамгийн зүгээр болов. Тэгээд Австрали бол коло баага хүмүүс бол илүү сайн бас мэддэг те кенгурунаас гадна. Тийм байна. Тэгээд коло баага чинь хоногт 20 цаг унтдаг гинэ. Шалтгаан нөгөө эвкалиптийн те навчаар хоололдог. Гэтэл тэр нь маш бага нөгөө те протеинтэй уургатай. Хүчлэг чанартай нөгөө одоо энержи өгдөг тийм учраас нөгөө ингээ үлсээ нутаад идэг. Тий. Дээрэс нь тийм баг хоол иддэг байжж нөгөө юу яаж байгаа шүү дээ. Энерги зарцуулахгүй оронд одоо матарч сайдлах шүү дээ. Баг хоол идээд одоо бүтэн жил мэл ингээд хоол идэхгүйгээр ингээд нэг байранд хөдөлгөөн багтаа байдаг. Одоо матарны төрлүүд байгаа шүү. Тэрнтэй адилхан байдаг. За тэгээд Австралид бас тэмээ байдаг гэж чинь зэрлэг тэмээ. Сонирхолтой юм тий. Зэрлэг тэмээ байдаг гэж энэ бас өндөр цаст улс байд юм бэ. Тий. За Австралийн одоо нөө Альпийн нур гэж байгаа. Австралийн өмнөс хөргөл. Австралийн хамгийн өндөр оргил Костюшка гэдэг Пош одоо эрдэмтний нэр. Харин тийм байна айгүй хэцүү нэртэй би тэгээ нэрийг нэлж чадсан. Костюшка гэдэг. Тэгээд 2230 м өндөртэй. За манай богд уулаас нэг 30 см л амх юм да. Богд уул чинь 300 м юм уу? 2500 идэж шүү дээ, тий? 2560 марч идвэл. 300 би 30 гэж анд орж байна. Тэгээд
хамгийн өндөр оргилно. Тэгээд Австралийн альпийн нуруу нь яг оригинал альп биш үү те. Европт гэдэг альпаас илүү цас ордог гэж байгаа. Илүү цас ордог. Энэ сонирм. Тэгээд 7 сард Австралийн өвлийн хамгийн одоо хөд төвлөрөл. Тэ яг манай өвлөөс л өөр шүү дээ, тэ. Тэгвэл яг тэр яваараа ингээд Австралийн дээр альпийн эсгээр ингээд цас ордог. Тэрэндээ ингээд гулхад айгуу тохиромжтой. Цааны бад мазас байдаг. Бидний бас төсөөлж байгаа үгнүүд бол байд юм байлээ. Тэгээд дэлхийн 7 оргил гэж ярьдэн шүү дээ. Одоо Гямлан нурууны 2 оргил, Жомолонгма, одоо Эверест гэж ярьдаг, тэ. За Африкийн Килиманжаро, за тэгээд Монблан, Европын, тэ. За Европ Азийн дундуудыг одоо Кавказ нурууны 80 оргил та очиж ирсэн тийм. Юу вэ нэр? Эльбрус яг үнэ. Эльбрус. За тэгээд Өмнөд Хойд Америкийн оргилууд те. За тэгээд дээрэс нь юуг оруулж ирж байгаа юм те. Костюшка оруулдаг. Тэгэхээр энэ 7 оргилийн хамгийн авирахад амарх нь Костюшка. 2230. Тийм байна. За нэрээ Динго тоныг сонирхолтой холбоотой баримт хуваалцахад Дингоны хашаа байдаг юм байна. Дэлхийн хамгийн урт хашаа гинэ. Хойноос хамгаалж байгаа бас тийм. 5600 км үргэлжилдэг. Одоо өнөөдөр бид нэр эндээс гарахад Хонконг хүргээр зэний урт хашаа. Тэгээ 1880 онд нөгөө яг англичуудын британчууд яг өөрийн колони болгож одоо газар тариалан хөдөө аж ахуй, мал аж ахуй их тэр өргөн удам газар нутгаар одоо тий эдийн засгийн зорилгоор эрхэлж эхлэхэд нөгөө газар тариалангийн талбай мал сүргээ хамгаалахын тулд Динго нохоноос хамгаалаад энэ урт хашааг барьсан юм байна. Тэгээ одоо болтол байдаг юм байна. За тэгээд энэ хашааг бас барихтаа нөө туулаанаас хамгаалах гэж бас барьсан байна. Тэгээд тэр нь ерөөсөө амжилтанд хүрээгүй. Ер нь туулааны эсрэг 9 мусар тэмцсэн дээ. Австралчууд бол. Бүх юм амжилтанд хүрээгүй. Шууд дайн зарлаад ялгцсан гэж байгаа шүү дээ, Австралч нь тий. Туулаатай дайн зарлаад бас ялгагдсан. Ингээ явж байгаа. За тэгээд Австралид бол 1902 оны хүртэл одоо далайн ирэг дээр буюу одоо бич дээр сэлхийг бол хоригддог гэсэн байна. Оо тийм үү. Тий өдрийн цаг хар сэлхийд бол хоригддог гэсэн. За тэгээд Австрал ингээд юу гэж юмдээ дэлхий дээр ингээд бусад улсуудын нэг уламжлалт хаан засаглал ч юм уу уламжлалт ийм соёл юу их багтай учраас Австрал айгүй шинэлэг байдаг. Эмэгтэйчд хамгийн түрүүнд саналаа өгөх ч юм уу Австрал Шинэ Зеландаас гарал нь их байдаг юм да. Ерөөдөө тий хүний эрхтэй холбоотой асуудлууд ч юм уу тийм юмнууд бол Австралиас айгүй их байдаг. За яг нь орчин цагийнхын төвөгтэй яхад нутгийн иргэдийн талаар яа харахгүй яах хэрэгтэй. Тийм аборигенчуд гэж нэрлэдэг. За тэгээд энэ хүмүүс маань нөгөө түрүү ярьсантай 60 мянган жилийн өмнө ингээд тэр газар ирсэн. 10 мянган жилийн турш бусад соёл иргэншилтэй хүмүүстэй бусад төрөл зүйлтэй огт ингээд харилцаанд ороогүйгээр онцлог байдлаа хадгалж чадсан. Гэхдээ энэ нөгөө талаар бас мөнгөлийнх нь нэг үндэс шалтгаан байлсан байж үзэхийн тэгээд мэдээж их газар дээр нь нөгөө голландууд, англичууд ирэхээ колоничлол эхлэхэд ер нь бол тэдний амьдралын одоо тий сүрэл ихсэн гэж хэлж болно. Тэднэрт нөгөө зэр зэвсэгтэй. Гэтэл уугуул аваг аймагуд нь маш олон учраас хоорондоо дайн тулаа ихтэй. Дотоодын их асуудалтай. Дотоодоо маш их дайн хийдэг байсан учраас тэр нөгөө гадны эсрэг хүчний эсрэг нэгдэх боломжийг нөгөөгөө. Тэгээд ер нь бол колоничлол бүрэн унсан. За тэгээ яг нөгөө тусгаар тогтносон улс улсны дараа бүр сүүлд 1967 онд санал асуулгаар уугуул иргэдийг албан ёсоор хүн амын тоонд бүртгээд холбооны засгийн газар тэдний асуудалд оролцох хэрэгтэй болсон юм байна. Ягаад тэгэхээр Овг аймгийн байдлаараа нөгөө амьдардаг байсан Овг аймгийн системтэй газар нутаг бүр тодорхой, овгийн өмчөд тодорхойлогддог. За тэгээд Ахмад настууд нийгмийн шийдвэр гаргахад гол үр гүйцэтгэдэг. Байгальтай зохицоод агнуур за тэгээд одоо түүх байдлаар те жими сургамал имийг байгалийн одоо баялагийг түүж идэж цуглуулж амьдардаг тийм хүмүүс байсан. За тэгээд Европод ирснээр тэдний амьдрал бол эрс өөрчлөгдсөн гэж хэлээ те. Газар нутгийг нь хүчээр булан авсан. Тэгээ уул иргэдэг албадан нүүлгэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх болсон. За тэгээ мэдээж тэдэнд нөгөө байгалийн дархлаа байгаагүй маш их олон төрлийн халдвар төвчнүүд ирсэн. Улаан бурхан, томуу зэрэг маш олноороо энэ өвчнгүүдэд амнасаа алдсан. За тэгээ бүр нөгөө тэднийг нөгөө европжуулахын тулд тэ өөртөө шинээр бий болгож байгаа нийгэм иргэншилт одоо уусгаж орохын тулд хүүхдүүдийг нь гэр бүлээс нь салгаад одоо коммунал байдлаар хүүхдүүдийг нь нөгөө ассимиляц буюутай аливаа өөр соёлыг өөрийн дийлэнхийн соёлд уусгах тэр хүчээр одоо уусгах үйл ажиллагаа хийж байсан бөгөөд тэднийг stolen generation гэж нэрлэдэг юм байна. За тэгээ 20 дугаар улгаалагц үеийнхэн тий 20 дугаар зууны дундын хүртэл уугуул иргэдэн сонгуул өгөх, газар өмчлөх, боловсрал эзэмших ямар ч ирэхгүй байсан. За тэгээ 1967 онд тэ санал асуулгаар ийм эрхтэй болсон. Тэгээ тэдний асуудалт нь өөрөө улс орж гинэ гэдэг чинь Овг аймгийнх нь бүтсэн байхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ 1992 онд
Эди Мабо гэдэг эрхэмтэй Торис хоолойн угуул иргэн юм байна нөгөө. Тийм хүн газрынхаа эрхийн төлөө шүүхэд хандаад ялсан юм байна. Тэгээ энэ нь ер нь бол нөгөө уугуул иргэдийн газрын эрхийг сэргээх анхны одоо зүйл болоод тэр нь улмаар хууль болж хүлээн зөвшөөрөгдсөн. За тэгээ 2008 онд ч тэ уучлалын одоо мэдээллийг ерөнхий сайд нь тухайн үеийн ерөнхий сайд Кевин Рад парламентын өмнөөс одоо тэгээ Commonwealth-ийн өмнөөс нутгийн уугуул иргэдийн эсрэг явуулсан албан одоо гэр бүлээс нь салгасан гэж штэ тий. Одоо ялгарлалтын бодлогод байна штэ тий. Боловсрол эзэмших, хөдөлмөр эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхгүй байсан гэж чинь тий. Энэ бүгдийнхаа төлөө уучлалт гуйсан юм байна. За тэгээ энэ нь мэдээж уугуул иргэдэд нөгөө илүү одоо эвлэрэлж юм уу те. Гэхдээ энэ айгу буруу те. Гэтэл Шинзландын шал өөр байгаа. Шинзландын уугуул иргэд мауричууд бол маш хүчтэй, нэгдмэл байж чаддаг те. Парламентод маш олон судалтай. Би яг өөр Австрали очиж үзээгүй л те. Гэтэ яг Австралид очиж үзсэн хүмүүс ингээд найзуудынхаа ярианаас сонсоход бол ер нь бол нөгөө аливаа үндэстэн одоо түүх нөхцөл байдал өөрчлөгдсөн байна шүү дээ тий. Өнөөдрийн байгаа шалгуур нөхцөл байдлаар л өрсөлдөх чадвартай байхгүй бол халамжлаад ихтэй сургуульд үндгүү сургаад эрүүл мэндийн үйлчилгээг нь үнгүү өгөөд тий ажилд заавал тийм уугуул иргэнийг авах ёстой, ажилд авах ёстой гэдэг бодлого нь өөрөө тухайн үндэстнийг устгах хамгийн том тэднийг нөгөө тэмцэх, даван туулах, шалгаран үлдэх чадваргүй болгох нь өөрөө устгалд хүргэдэг гэдгийг яг би энэ Австралийн уугуул иргэдийн түүхээс бол яг найз очижсэн хүмүүс ярианаас бол одоо нэг халамж нь хэтэрсэн тий. Тэг үнэ. Халамж нь хэтэрсэнгүүл тэр өөр одоо ингээл айгүйх нэг уугуул иргэд айгүйх архинд орж гинэ гэдэг ч байгаа шүү дээ тий. Тэг хард тамхи хэрэгэлдэг, халамж авдаг, тэгээ архинд ордог гэсэн. Тэгэл нөгөө архин дуусаад мөнгөн дуусаар гэх юм бол манай газар нутгаа зайлцгаа гэж босч ирээл те. Буслаг гарангуул нөгөө хэдэн зориулж ахаад. Тэр бол яваарсоо Австрали хамгийн том жишээ. За Америкт бас тодорхой хэмжээнд те. Америкийн уугуул иргэдийн асуудал байдаг. Тэгэд нийт хүн амынх нь 3% нь бол уугуул иргэд юм байна. За тэгээ одоогор бол яг мэдээж илүү нөгөө оролцоотой болж байгаа өөрсдийнхөө эрхийг хамгаалах, өөрсдийнхөө одоо өв соёл онцлог байдлыг хадгалах, тэргээ өвлүүлэх тал дээр мэдээж илүү анхаарч ажиллаж байгаа. Гэтэ яг зүгээр нэг анзаарсан зүйл нь тэр хитээцэн халамжлаад онцгойлж өөрсдийгөө онцгой эрхтэй гэж үзэх нь тэр одоо үндэстэн эднэр онцгой шүүгээд илүү хөнгөвчлсөн байдлууд өгөх нь өөрөө тэр үндэстний мөхлийн гол шалтгаан байна. Одоо нэг хаан засгууд шүү дээ. Адилхан тааныхаа өөрсдийгөө онцгой өөрсдийгөө мундаг гэж явдаг. Тэрнээс болоод нэг цус ойртлолоо мөхөх ч юм уу те. Байгалийн шааргалаар тэмцэх чадвар байхгүй болж байгаа те. Тийм байна. За тэгээд гэвч яг эдийн засгийн хувьд бол нөгөө тэгш бус байдал ажилгүйд л энэ төр бол одоо болтол байдаг. За тэгээ энийг засгийн газраас closing the gap буюу те энэ нөгөө хоосон тэр энэ зайг бүглэхтэй янз бүрийн хөтөлбөрүүд бол хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ бас удаан хугацааны дараа л те үр дүн харагдах байх. За тийм мэдээ гэхдээ яг нөгөө соёл одоо уугуул соёл фольклор тэ урлагаа бол илүү их хадгалдаг. Тэрэн дээр нь хүмүүс анхаарал хандуулдаг. Тэдний одоо бүтээлүүд, уран бүтээлчдийнх нь гар урлын бүтээлүүд нь бол маш үнэтэй байдаг гэж байна. За тэгээд Улуру, Какаду зэрэг газруудыг ариун газар хэмээн хүндэтгээд уугуул иргэдийн одоо шашин шүтлгийг хүндэлсэн тийм шийдвэрүүд болсон юм байна. За тэгээд бүх нийтийн арга хэмжээнд болох те acknowledgement of country буюу те тухайн газар нутгийг уугуул эзэндээ хүндэтгэл үзүүлэх одоо тийм баярыг бас тэмдэглэт юм байна. За Австралийн сүүлийн хэсгээр хоёлаа ивент чинь хэлэх үү? Тэгээ нэг ивент жилч те. За тэгээ өнөөдрийн дугаарыг маань эрсдлийг давах хүчээрээ бод даатгал компани ивэнтдгэн ажиллаж байна. За бод даатгал нь даатгалын салбарт 30 жил үйл ажиллагаа явж байгаа. Манай ууган даатгалын компаниудын нэг бөгөөд харилцагч нартай найдвартай хурдан хялбар үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүйг цогцоор нь санал болгох юм байна. За өнөөдрийн дугаараараа бит хоёр гадаад дотоод аялын даатгалыг нь онцлоо. За гадаадын улс оронд аялж амарч буй аялагчдад зориулсан аялын ээж бүрэн даатгал нь аялын явцал тохиолдож болох гинтийн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд байрлалын хязгааргүй үйлчлэх 24/7 хамгаалалттай даатгал юм байна. За тэгэхээр нөгөө гадаад аялж явж болоход юу ч тохиолдолж болно. Чимдамаа алдчихволно. Онгоц хойшлж болно. Ачаа асурж болно тийм. Онгоцоос хоцорч болно. Ачаа асурж болно. Танд яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ авах хэрэг гарч болно. Тэгэхээр энэ бүгдэд яадаг вэ гэхээр маш их хэмжээний зардал гардаг. Энэ бүгдийг та бүхэн баримтжуулсаар гадаад аялахдаа даатгалтай аялснаар баримтжуулснараа та ирээд даатгалаасаа нөхөө олгороо авах боломжтой. За мөн бод плюс сос гэдэг үйлчилгээ нийт бүрэн даатгал нь дэлхийн тэргуулах International Source эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалалттай бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үнд
төлбөргүй авах давуу талтай байна. За та бүхэн тэгэхээр нөө бод даатгал маань өөрөө энэ эрүүл мэндийн даатгалын салбарт олон улсын эрүүл мэндийн даатгалыг нутагшуулсан анхдагч дүүчин компани бөгөөд Монголд байгаа цор ганц одоо партнер юм байлаа. Тэгэхээр үзэгчид сонсогчд маань гадаад аялын даатгал болон эрүүл мэндийн соос даатгалыг даатгалуудаа хамрагдахыг хүсвэл бод даатгалын 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг болон бод клейм ап ашиглаад хүссэн даатгалын үйлчилгээгээ худалдан аваад өөрсдийн аяллыг амьдралыг аюулгүй баталгаатай болгочихлох юм байна. Ивент итгэжтэй баярлалаа. За баярлалаа. За Австралийн алдартай хүмүүс спортын талаараас сүүлийн хэсгээр нь спортоор айгүй гой сонирхолтой шаарч байна. За алдартай хүмүүс бол Австрали угаасаа ингээд англи хэлд ус учраас энэ Холливуудын ертөнц ч юм уу бусад нь барууны ертөнц дуу хоор жүжиглэлтийн тал дээр бол айгүй том одуудыг гаргаж ирсэн байдаг. Одоо жишээлбэл AC/DC хамтлаг те Kylie Minogue, Sia гэл дуучдын хувьд бол те. За тэгвэл жүжигч гэх юм бол бидний мэддэг маш олон мондож. Одоо Hugh Jackman байна, Kate Blanchett байна. Nicole Kidman, Eric Bana одоо юу Hulk тоглох тийм. Тэгээ Hemsworth-ийн ах дүүс байна. Тэгээ Hemsworth байна, Margot Robbie байна, Sam Worthington, Heath Ledger байна. Joker хамгийн супер Joker тийм. Маш олон юм алдартнууд. Mel Gibson тийм. Ozzy гэдэг шүү дээ. Ozzy буюу австралчуудыг Ozzy гэж ярьдаг тийм. Эдний нөгөө акцент нь аягаа гоё шүү дээ тийм. No гэд хэлдэг хэрэг no гэдэг. Тэгээд Австралид хэн бэлээ? Аль жүжигч нь би юуг нэрийг мартчих. Царай наваад байдаг. Америкт очиод ярилцлаганд өгч нэг хөтлөгч нь чи ингээд Австралиас ирсэн юм дөнгөж залуудаа ирж байгаа. Австралиас ирсэн юм та нар ямар хэлээр ярих вэ? Англи хэл ойлгодгүй гэдэгс чи. Бид нар англиэр ярьдаг гэхэд хэлдэг нэг тийм юу гэж. Америкт бас заримдаа албаар ч юм уу албаар ус ч юм уу нэг тийм ярьдаг тийм. За Австрали бол спортын бас айгүй том хөрөн. Тэгэхээр хамгийн том хөрөн. Олимпийн наадмыг 1956 он зохион байгуулсан. Аз твээс өмнө австралчууд олимпийн наадмыг хүлээж авч ирсэн. За тэгээд одоо нөө дэлхийн экваторын өмнөх бүс байгаа шүү дээ. Тэр бүсээс олимпийн наадмыг хүлээж авсан бас хамгийн анхны том хотууд нэг бол Мельбурн хотод 1956 онд. За тэгээд хамгийн анхны өвлийн олимпийн алтан медалыг авсан одоо Эквадороос өмнөх бүсийн тамирчин мөн Австрали тамирчин байдаг. За энэ тамирчин яаж олимпиад авсан байл? Энэ хэвээр маш сонирхолтой. Одоо энэ нэг спортын түүхэн дээр хамгийн анцтай тохиолдож байдаг шүү дээ олимпийн наадмын одоо түүхэнд энэ тамирчин хэлдэг. Стивен Брэдбери гэж. За яагаад вэ гэхээр Стивен Брэдбери 1994 оны Лилехаммерын олимпиас багийн төрөлд шорт трек гэж спорт тэшүүрийн арена богиносгосон хэлбэр үүдэж шүү дээ. Жижиг тойрогт уралддаг. Тэгээ одоо нэг оронгол алтын юм дээр уралддаг нөхгүй. Тэшүүрч арай том дээр уралддаг тийм. Шорт трек гэдэг спортын нэг онцлог нь урдлын хэд нь хоорондоо тулж жаад унах юм бол хойдлын нөхөр нь төрүүлж баринд орох боломжтой спорт байхгүй. Тийм учраас айгүй тийм азарны. Ард явж байгаа тамирчид боломж өгдөг. Гүйлт ч юм уу бусад юм бол хурд нь болдол хурднаараа тусч байгаа шүү дээ. За тэгвэл шорт трек дээр 94 онд Лилехаммер олимпиадэр Канадын баг унаад тэгээд Австралийн анхны олимпийн одоо өвлийн олимпийн медалийг авсан байгаа багаараа. За ингээл за ийм тохиолдолд шорт трек дээр болдог байхгүй. За хүмүүс за ингээ азар Австрали авлаа гэлээ. Тэр чинь 2002 онд яасан бэхээр энэ дунд явжсэн Стивен Брэдбери гэдэг нөхөр 1000 метрийн уралдаанд уралдахаар боллоо. За хамгийн ихний уралдсан гараанд гаралцсан тамирчдаас ихний 2 нь ингээ шалгарна гэдэг. 5 тамирч уралдсан. За ингээ явжсэн чинь нөхөр урдлын нөхдүүд нь унаад 2-оор орж ирээд дараагийн шатанд үлдчихэж байгаа. Одоо quarter final гэж байгаа юм тийм. За дараагийн шатан дээр өрсөлдсөн ингээ дахиад 5 тамирчийн өрсөлдөөд тэрнээс дахиад 2 нь орно гэж байгаа. За нөхөр бол ингээд яг бичлэг нь бас байдаг. Айгу удаа нөгөөдөөс ингээд гарч байгаа. Угаасаа хөгшин тийм. Нөгөөд ингээд урдууд ингээд алцж байгаа. Нөгөө ч 3-д орчиж байгаа байхгүй. Эхний 2-ыг авна тийм. Тэгээ өжс чи тэр 2-д орсон нөхөр нь нэг нөхрийг түлхэж унгасан бол тараад нөхөр дээш нэг өгч 2 руу ороод финал руу үлдчихэж байгаа. За финалийн 5 тамирчин Она, Анхюнсо, Ли, Туроте гэдэг дандаа дэлхийн супер тамирчид гараад ирсэн. Тэдэртэй зүг Австралийн Стивен Брэдбери гээд ямар ч шансгүй, ямар ч боломжгүй нэг тамирч. Тамирчид гараа ансгарсан Стивен Брэдбери айгүй удаа фазганаал гарна те. Тэгээ бүр ингээд яг тасварлууд чинь 5 м 20 м ингээд тоцоргоор нөхөр байгаа байхгүй. За тэгэл нөхөр өөрөө хэлсэн баг. Зорилго. За би бол угаасаа олимпийн наадамд орохдоо нэг л зорилготой. Стивен Брэдбери гэдэг юм их гарсан байгаа сүлд энэ. Урдлын нь унаад медаль авах гэдэг зорилготой орсон. Эхний 2 дээрээ тэрийг хийцэн байгаа байхгүй. Урдсан шат болон одоо quarter final дээр урдлын нь унтчихж байгаа шүү дээ. За финал дээр ингээд дэлхийн том аваргуудаа олимпийн наадмын алтан хамгаалж байгаа дэлхийн том медальтай тий. Тэгэд яг байнга болдоггүй шорт трек хаяа болдог юм баггүй. Тэг чинь нэг тамирчин дээр нэг олимп дээр ингээд 2 тохиолц. Одоо 3 дахь тохиолдохгүй гэж харж байгаа. За ингээд алтан медалийн төлөө ингээд уралдаан гараад 1000 м тий хүмүүс ингээд уралдаан болоод нөгөө дөрөв нэг хоорондоо галзаалах байхгүй. Нөхөр бол хойно ингээд хол тасрахгүй шиг л явъя гэсэн бодолтой хойно яваалах.
За яваад ажиж чи сүүлийн 2 дөрөөр бол нөгөөд нь хоорондоо ингээл би биенийхээ урд гараад дотор тойрнгоор ордог байхгүй. Тэгвэл дотор тойрнгоор орохдоо би биенийг унгадаг. Сүүлийн 2 тойрог бол алж жалж байгаа. Яг сүүлийн тойргийн барианд орохын өмнөх тойрог дээр нөгөө чинь дөрүүлээ унаад өгч байгаа. Хоорондоо тулдж байгаад. Дөрүүлээ унаад. Тэгээ дөрүүлээ унгуудаа тэр чинь хан нугаас зөөлөн байдаг тэрэнд нь зориулсан. Очоод хан мөргөн шүү дээ. Стевен Брэдбери 5-6 м, шортер тэр 5-6 м ч айгүй хол байхгүй. Ард нь явж ирсэн аа. Нөгөөд нь унгууд хажуугаар нэгэд нөхөж явж барианд ороод Олимпийн наадмын алтан медалийг Австралид байсан анхудаа авчиж өвлөө Олимпийн шүү. Вау, ямар нөгөөд нь унсан нөхдүүд нь унчаа босч ирээд мөнгөнд л үзэж байгаа шүү дээ. Тэгэл унаал ингээл тишүүртэй нөхдүүд чинь ингээл тэнцвэрээ олох гол. Тэгэл нэг дараагийнх нь нөхдүүд ингэж орж ирээ те. Тэгэд энэ нүунийг бол Олимпийн наадмын бүх цагийн төхөндөх хамгийн азтай юм байна. 3-3 удаа шүү дээ те. Нэг үеж болно, хоёр үеж болно. Нэг л Олимпийн наадмын зөвхөн нэг олимп дээр шүү дээ. Өөрөөр олимпиуд дээр ингээд таарсан байж болно шүү дээ. Тэмцээнүүд дээр. Ямар сонирхолтой. Тийм, үнэхээр сонирхолтой. Бичлэгийн үзгээр бүр энэсрээ гадаартай. Тэгээд нөхөр 94 онд Лили Хамрын олимпиад багийн төрөлд хөрөлдөнд авахд бас итгэсэн баг. Канадын баг нь унаад. Тэгээд өөртөө хэлсэн баг. За ерөөдөө аль нэгэн баг нь унж ижил манад шанс гарна гэсэн. Яг унсан. Тэгээд азар явсан. Яг урдсан шатандаа тэдэрч гараад ирж байгаа. Тэгвэл яг финал дээр нэг удаа тохиолж байгаа. Тэнгүүд Стивен Брэдбери тэгээ энэ ч од болж байгаа Австралид. Австралид болон Эквадороос өмнө бүсийн хамгийн анхны өвлийн олимпийн алтан медалийг авчирсан. Австрал бүх нэвтрүүлэгт ороод од болоод тэгээд энэ ундаг михийг Стивен Брэдбери мих гэж үнгээд ярилдаг. За ийм бол спортын гоё түүх байна. За юу байгаа ш нэг уугуул Абрагон иргэд байгаа ш тийм. Абрагон иргэдтэй холбоотой нэг маш том спортын юм байдаг. Кати Фрейм гэж эмэгтэй байдаг. Энэ эмэгтэй 400 м-ийн хөнгөн атлетийн дэлхийн олимпийн аварга дэлхийн хошоо аварга байхгүй. За Кати Фрейм нь 96 оны Атлантикийн олимпиад бол мөнгөн медаль аваад дараа нь 97 оны Афин, 99 оны Севилийн олимпиадээр 400 м-тэй эмэгтэйчдэр алтан медаль авсан байсан. За ингээд явж чи Сиднейд 2000 оны олимп болохоор болж байгаа. Сидней олимп бол монголчуудад бол айгүй хар олимп байхгүй. Ерөөсө медаль авгүй 64 2000 онд медаль авгүй ганц олимп Сидней олимп байхгүй. Тэгээ монголчууд медаль аваагүй. За Сиднейд олимп болж байгаа. Бамбарын хасаах бөө юм болж байгаа. Бамбарыг Абрагон иргэн Кати Фрейм насах юм байна. Яг тэгвэл яг тэр үед Кати Фреймний оргил цаг байсан Абрагон үндэстэн. Тэгээд эх орондоо Абрагон алтан медаль авна. Дээрээс нь бамбар хасаана гэдэг бол Австрали улсад бол маш чухал түүхэн үйл явдал байсан. Одоо ингээд том хуйлууд ч юм уу том юмнууд Кати Фреймний нөлөө өгдөж бас ийм шалтгаантай. Австралийн одоо спортын хамгийн супер тоххой одоо баг бүх цаг үед ч яригч болох үстэй. За тэгээд Кати Фрейм наяг тэр Сидней олимпийн наадмын бамбарыг хасахдаа усан дотор хасаадаг. Австрали бол усан төв. Усан дотор хасаагаад усан дотор хассан гал нь дээшээ гараад Кати Фрейм зогсож идэг. За энэ бол одоо Австралийн Абрагон хүмүүсд бол хамгийн бахархалт, хамгийн сайхан болж явдаг. За тэгээд 400 м-ийн эмэгтэйчдийн уралдаан болсон Кати Фрейм гарсан эхнээсээ тэргүүлж явсараад олимпийн алтан медалийг авчирсан. За ингээд Абрагон үндэстэн Сидней хотод Австралийн алтан медалийг авсан. Австрали тухайн олимпийн наадманд багийн төрлөөр эхний 5-д орж байгаа. Эхний яг медалаараа 4-чд орно. Гэхдээ тэр медалуудаас хамгийн том медаль нь Кати Фреймний тэр 400 м эмэгтэйчдийн алтан медаль байсан. Тийм байна те. Тэр төв зохиож байгаа олимпийн наадамд тэр төвийн уугуул иргэн Абрагон үндэс. За тэгээ Кати Фреймний одоо уралж байгаа зургийг бас өгж байгаа. Битүү юм уцмсож байгаа. Тэгээ зөвхөн ингээ нүрэ гаргаал. Тэгээд ногоон тийм юу ногоон усан ногоондуу тийм цагаан уцмсоод тэгээ битүү тийм малгад яаж байгаа шүү дээ урт төстэй. Тэгээ гүдэг. Тийм гүлт байдаг. Тэгээд тэр олимпиадаар алтан медаль авдаг. Тэгээ Сидней олимпиадаар усан цэлтийн төрөл бас нэг сонирхолтой зүйл болсон. Арина гэдэг нэг брэнд идэв шүү дээ спортын хувцсын тий. Тэдний нэг хувцсан ингээд битүү хувцсдаг гэсэн тамирчид усан цэлтийн маш олон дэлхийн рекорд уушлаараа Бээжинг олимпиад шүү. Арина дээр Ян Торп тийм хувцастай ингээд гарч марж ирж ирсэн тий. Тэнгүүл тэр нь болохоор рекорд өгөх аягүй том боломж гарч ирсэн. Нэрийн Сидней гэслээд Бээжинг хүртэл одоо ингээд тийм спортын хувцсны юу явьжсэн байгаа хөөе одоо нэг тийм шинжил. Тэр нь нөө дэлхийн рекордыг аягүй их одоо эвдэхэд нөлөөлж исэн. Тэр хувцс ингээ бандажсэн байхгүй Бээжинг олимпиад. Яг л тамирчид нүцгэн уралдахаас гадна хувц өмсөр хувц нь илүү нэг голгомтгой байхгүй. Тийм байна. Арсыг бодвол өөр бүтцтэй учраас тий. Тиймэрхүү юмнууд бас ингээ гарч ирсэн юм тохиолдод байна. За тэгээд нэвтрүүлгийн цаг маань дуусчих шиг байна тий. Баярлалаа. Заяа маш сонирхолтой. Нэр үнэхээр гоё. Яг спорттой холбоотой гоё түүгүүд хуваалцсан маа чи. Нөө спорт чи яа харахгүй нөгөө эв нэгдлийн бэлэг тэмдэг учраас яг хүмүүсийг нэгтгэдэг. Болохоор ингээд спортын талаар түүхүүд сонсохоор би өөр нэг спортлог хүн биш ч гэсэн айгүй гоё санагддаг. Баярлалаа. За ингээд Atlas нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүгд төрлөө. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Odmond Show
NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрлээ. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давхаж өрөөтэй бодоатгал ногоон ирээдүйг хөгжүүл өрөөтэй MMS компани ивент этгэн та бүгд түрлээ. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа заяа. Баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансга 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.